За нийслэлийн мэдээ та бүхэнд мэдээлэл шууд хамжуулан хүргэж байна. Яг одоо нийслэлийн засаг дургууд Улаанбаатар хотын захирагч 22-ын товчон дээр ажиллаж за үндсэндээ хөл хорионы үед нөхцөл байдал ямар байгаа талаар газар дээр нь ажиллаж за аль багшдын бас нөхцөл байдалтай биежилэн танилцж явж байна. Ингээ та бүхэнд мэдээллийг хүргэе. Энэ удаад гарч байгаа улсуудын гол хүндрэл учруулж байсан хүндрэл юу гэхээр нөгөө PCR-ын шинжилгээгүй улсууд бас шалган нөхцөлөөлөлт авчаагаар энэ үйл ажиллагаанд оролцох гээд гарч ирсэн. За өнөөдрөөс тэрний газар мазар аавна гэсэн иргэд бол бас энэ ойлголтуудыг бол бүгд авсан байна. Өөрсдөө хоороо PCR-ын шинжилгээ юмнуудаа бас хийлгэсэн байна. Тэгээд ингээд хийж байна. Тодорхой нэг ажлын байдлын тодорхойлт иргэний үнэлгээтэй улсуудаа гаргаж байгаа ч тийм. Тэрийг байж байгаа улсууд эдгээр одоо энэ нэмэлтийн цадалтай байж байгаа суурьшлийн бүсдээр байж байгаа улсууд эдгээр бол оршин суугаа хаяг иргэний үнэлгээгээр бол гараад нэвтэрч байна. Хамгийн их нэг асуудал гардаг штэ. Ялангуяа энэ шалган нэвтрүүлэх товчоодууд дээр өнгөрсөн хугацаанд ч гэсэн нэлээд одоо тийм хүсэлт гомдлууд их гарч ирсэн. За бид нэр сая нөгөө нийслэлээр орон зай мэдээллийн тийм шинжилгээний системийг хийсэн нэгдсэн систем. Тэн дээр болохоор нийт иргэдээс Улаанбаатар хотын одоо иргэдээс ирж байгаа гомдол, санал хүсэлтүүд. Тэгээд тодорхой одоо мэдээллүүдийг хүссэн байдал. Тэгэхээр энэ шалган нэвтрүүлэх товчоодууд дээр бас их хүсэлтүүд ирээд байгаа. Орж ороход яахан PCR шинжилгээтэй шинжилгээ өгөөд орох юм уу? Эсвэл ажлын байдлыг тодорхойлолттой юу, тодорхойлтгүй орох юм уу? Яг ямар байдалтай орох юм бэ? Тэгэхээр саяны 3 нөхцөл байдлаар хэлжмээр байгаа. Нэгдүгээрт PCR өгч, хоёрдугаарт иргэний үнэлгээ ав, гуравдугаарт ажлын байдлыг тодорхойлт. Одоо жишээний эмээлтээс цаашаа ингээд манай сонгон хайрхан дүүргийн хотын одоо харьяалын бүсдүүд иргэдүүд орж гарна шүү дээ. Тэрийг л чөлөөтэй оруулж гаргаад яг хүндрэл учруулахгүй гол шаардлага л хэлж. Бид ч гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгцээр бас ард иргэдэд хэлье. Ерөөсөө тэр ажлын байдлын тодорхойлт, PCR-ын шинжилгээг өгч, тэгээ иргэний үнэлгээг гурваал авчих. Тэгээд чөлөөтэй оруулж гаргаад нэг хүндрэл учрахгүй зохион байгуулалт бий болох байх гэж бодож шүү дээ. Өөр бодлогын байдлаар яг үнэхээр одоо бас нэг шинжилгээ өгөөгүй яг энэ буйны хойшлуулшгүй ажиллагаанд орж байгаа улсууд эднэрийг бол яг тухайн иргэний өөрийнхөө нотолсон бичвэрээр эднийг манай аль багш нар аваад тэгээ яг тээврийн хэрэгслийн гаргаад буцаагаад яг тэр улсуудаа яг тэр тоогоор нь оруулаад бичвэрээр тийм нэг буцаагаад оруулсан юм гэсэн бол байна. Уул уурхайтай нөгөө холбоотой шатхууны тээвэрлж байгаас бол уул уурхайн бүтээгдэхүүн бараа бүтээгдэхүүн тээвэрлж байгаа компаниуд яаж орж байна? Ачаа тээвэртэй холбоотой шатхуун тээвэр, хүнстэй холбоотой тээврүүд бол явж байгаа. Явахдаа бол заавал нөгөө PCR шинжилгээг нэмсдээд ингээд чөлөөтэй нэвтрүүлж байна. Өөр одоо илүү тийм хүндрэлтэй зүйлүүд байна уу? Ялангуяа шалгуун нэвтрүүлэх товчоодуудаар одоо харьцангуй нөгөө цагаан сарын шиний 1, 2, 3 хүртэл харьцангуй гайгүй баг. За 4-өөс хойш мэдээж хөдөлгөөн өсөх бол гэж бодож байна. Яг өөр одоо Улаанбаатар одоо энэ суурьшлийн бүсээсээ гадагшаага гарч байгаа аймагуд руугаа зорчиж байгаа бас тийм хөдөлгөөнүүд нөгөө бас л нөгөө шалтгаантай нөгөө буйны ажилтаа гэсэн хөдөлгөөнүүд бол байна. Хүндлэх шалтгаантай. За энэ дээр болохоор яг нөгөө аймагуд бас нэг хүлээж авах иргэдийнхэн бичгийг аймгийн онцгой хүмүүсээс уулын болоо өгчөөд байгаа. За бас яг тийм бичгээ өгөөгүй нэр усан тодорхойлолтод орж чадаагүй тийм иргэд бол бас нэг ирчээд хүндрэл учруулчих гад байдаг. Тэгээд тэднэрт бол зөх иргэдэд бол энэ тайлбаруудыг хэлээд буцаагаад гаргаж байгаа юм хэвчлүүд болов байна. Хамгийн их хөдөлгөөнтэй хэсэг чинь одоо энэ шүү дээ. Тийм, баруун чиглэл рүү явсан эмээлтийн төвчөн дээр бол хамгийн их хэрэгтэй. Хамгийн их нөгөө асуудал бас гарч байсан, санал хүсэл гомдлууд ирж ирсэн. Тэгэхээр энэ бэлтгэл ажлуудаа одооноос сайн хангаад ер нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэг 23-ны хүртэл бид нэр тохиол гарсан байгаа шүү дээ. Мөрдөж байгаа. Тэгэхээр өндөржүүлсэн бэлэн байдал руу ороод ирэх ч гэсэн асуудал үүсгэх байхгүй. Тэгэхээр одооноос бэлтгэлээ маш сайн одоо зохион байгуулад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч гэсэн бид тусгай сайн дэмжиж өгье. Иргэд олон дургу ялангуяа дүүргийн удирдлагууд ч гэсэн иргэдүүд тухайн одоо дүүрэг орнох амьдарч байгаа иргэдэд мэдээлэл маш хурдан шуурхаад зүг хүргэе гэж. Өчигдөр тийм өөрөг даалгавар чиглэлүүдийг дүүргийн дарамтад өгсөн байна. Одоо энэ чинь сонгоо арих нь уу? Сонгоо арих нь дээр. За. Мэргэжлийн хяналтаас нийслэлийн ялтын газар 10 жилийн ялт хэлсэн. Бойлор шинэ процесс ган тогтох гэдэг юм байна. Өсөлтөдлөлтөд авч байгаа. Бид нар энэ дээр нүүрсэн дээр хяналт байж ажиллаж байгаа. Сайжруулсан шахмал түвш болон түүхийн нүүрсэн дээр. Улаанбаатар руу орох чиглэлд нь болохоор түүхийн нүүрсэн дээр хяналт тавьж байгаа. Улаанбаатараас гарах чиглэлд нь сайжруулсан шахмал түвшин дээр хяналт тавьж байгаа. Шахмал түвшний үүнийг хямдарснаас хойш нийслэлд орсон 8 товчоогоор 210 төврийн хэрэгслээр 3500 орчим шууд шахмал түвш буцаас
Тэгээ албан байгууллагын хэдэн албан хаагчид энэ цэг дээр одоо шинэ ажиллаж байна. Танаагаас хэд ажиллаж байна? Цагдаагийн. За цагдаагийн байгууллагаас бол 8 албан хаагч. Одоо энд яг 8 албан. Яг 8 албан хаагч. 24 доллараар ивч байна. Тий, ерөөсөө 24 доллар. За. Баянгол дүүг ерөнхий эдийн төвөөс хэд байгаа? 8. 8 хүн байна. 24 доллараар тий. тий 72 24. 24 доллар тий. Онцгой байдлаас Өмнө нь 24 онцгой байсан гэсэн сахлагч хэл 2 албан хаагч. 2 албан. Орох. Нэгэн хэлбэл хэд ажиллаж байна? Нэг албан хаагч. Нэг үү тий. За одоо энд хүсвцүүлүүд өөр. Шаардлагатай одоо жишээ нь нэг шаардлагатай одоо тулгамж байгаа зүйлүүд. За хөдөлгөөн сэрэг байгаа тохиолдолд өнөөдрийн одоо ойрын одоо өндөржсэн бэлэн байдлын энэ авчманд бол бүх нийтлийн бэлэн байдлын үед бол хацсангүй бол ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарахгүй байна. Ер нь бол хүүтрээд гэдэг юм уу шөнийн цагаар хөдөлгөөний ачаал нэмэгдэх тохиолдолд бол албан хаагчдын бас ажиллах нөхцөлд хүндрэл гарч болцсон шүү. Ийм л. За тэрийг тэр эрсдлээс нь тооцоороо. Тэгээ холбогдох хөдөлгөөн одоо нийслэлийн цагдаагийн газрын дараа Цагбаатар орноор яаралтай одоо мэдээлэлүүд хүргэх ёстой. Бид бас анхаарна. За Эрүүл мэндийн төсөл одоохондоо үцээ зовлонтой хүмүүстэй сэрэг хөдөлгөөн юм шиг байна. ийм юм байна. За ялангуяа тэрнгөө хүндэтгэх шалтгаантай улсууд дээр бол онцгой анхаараарай. Тэгээд шуурхай арга хэмжээ авч иргэд одоо жишээ нь заашгүй хот руу орох шаардлагууд байдаг. Тэрийг хүндэтгээд шуурхай үйлчлэгээд тэгээд ялангуяа мэрэгжлийн байгууллагууд та нарын тэр зөвлөмжүүдийг маш чухал шүү. Тэрийг онцгой анхаарч хурдтай шуурхай ажиллах хэрэгтэй. Онцгой байдлаас Бас өнөр онцгой л хэлсэн сахлагч хөтөл. ямар асуудал вэ? Ер нь бол одоо яг энэ 20 цэрийн нөхцөл байдлаас гадна бол бид нар бол энэ цагдаагийн албаагч мэрэгжлийн мал эмнэлэг онцгой байдлаас бол байнгын энд л ажилладаг. Бас ажлын байрны нөхцөл байдал бас жоохон Дулаацуулах байр гэсэн үг. тий дулаацуулах байр, бийц газартай тийм байр бол бас Ер нь бүгдээрээ тийм нөхцөл байдлыг бол одоо бас тодорхой. тийм байх тийм байхгүй. Тийм юм уу тийм цаашдаа нэг шаардлага. 14 цаг хүн ажиллаж байгаа юм байна. Нийтдээ баг болж. Зарим нь 72 эдэн тэгээд машин дээр 24 За ажлын байрны асуудал юм байна. Дулаацуулах байр гэдэг. Одоо энэ ямар хөө байр вэ? Хараа. Энэ дулаацуулах байр үү? Энэ манай онцгой байдлаа. Зэнчи одоо контейнер тэгээд дотоодын контейнер гэсэн үг байна. Уур яалалтай одоо цахилгаан халаалтай. Хамаг мэрэгчлийн усуудаа санхүү консалтант дээр холбогдсон тийм. Тэгээд энэ шууд ялангуяа сэгүүлтэй одоо энэ бүртээ өдөртөөр ачаал үүсэж байгаа юм. Тэгээд бизнес газар зарыг болоод байрны хэмжээг бас аялдахтай байдлын сонгох үүднээс тэгээд үүрэг даалгавар болгоод хэрэгэд хариулж. За нийслэлийн мэдээ та бүхэнд мэдээллийг хүргэлээ. За үндсэндээ нийслэлийн засаг дэр бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн зүгээс за товчууд дээр ажиллаж байгаа албан хаагчдын нөхцөл байдлыг шалгасан энэ бас хотын дараагаас бол бас яг энд газар дээр нь ажиллаж байгаа албан хаагчдын зүгээс за байрны тухайд бас хүндрэл байна. Нойлын тухайд бас хүндрэл байна гэдэг хүсэлтэд илэрхийлсэн хотын дарааг судалж үзээд солбогд хариу өгнө гэдэг зүйлийг өгч чинь. За хамгийн гол нь өгч байгаа мессеж бол за иргэдийг энэгээр нэвтрэх орж гарахад 3 шаардлагыг л үндсэндээ тавь PCR, иргэний үнэлэх, ажлын байрны тодорхойлт гэдэг 3 шаардлагыг тавиад дөрвөн шуурхаа нэвтрүүлэх шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг одоо үүрэг болгож өгсөн. Үндсэндээ хүн одоо албан хаагчдыг бас хариуцлагатай байхыг сануулж хэлж байна. Та бүхэнд мэдээллийг хүргэлээ.